Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол маш хөнгөн тэгтээ 10 минутын дотор та бүгдийг инээлгэж, гайхуулж, гайхшруулж чадхаар сонирхолтой нэгэн бүтээл байна. За ингээ бүгдээрээ тайлбаран эхлүүлцгээе. Ахлах сургуулийн сурагч Тод Бөөмөр найз охин Кирстен мөн өөрийн хамгийн сайн найз Полын хамтаар Бостоныг сургуульд илсгээр өгсөн шалгалтын дүнгээ дийлгэн үзэсгэж байна. Манай гурван хариунууд бүгд тэнцсэн гэсэн байдаг ч гэсэн математикийн багш Рой Миллер манай хүний Харвардын их сургуульд өгөх шалгалтанд нь зориулж сурагчийн тодорхойлтыг нь бичиж өгөхөөс татгалцсан байдаг. Яг гэвэл Тод сүүлийн ганц 2 хон хяналтын ажил дээр нь унчихсан юм билээ. Нуурын ирэг дээр сууж гисэн зураг зурчихсан ёстол зөв боловсон эморчуудад гэнэт нөгөө талд нь хин нэг мангар чангаар гэж чарлаж эхэлнэ. Вики энэ үйлдэлээ төлөө манай хүнээс уучлалгүйгаа заримдаа би өөрийн сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болохоор ингэж чарлж ихдэг юм а гэхэд Тод энэ бүхнийг энгийн л зүйл юм шиг хүлээн авч суудлаасаа өндийгөө тариуд нь бас гэж чарлах гэж байтал өнөх бүсгүй алга болчихсон байхан тэр. Энэ өдрийн орой Тод найзуудынхаа хамтаар танилынхаа үдшилэг дээр очдог. Пол өөртөө шинэ найз охин олох гэж тэрүүгээр тэнүүлжилж байх зуурд Кирстен найз залууга дагуулад гарна. Хоёул нөмөр хэмээ авчихсан гадаа үнсэлцэж байтал маа Тодын гарт бэлгэвч хатгаад байгааг Кирстен анзаарчихдаг. Тэгснээ огл өсрөн босоод би чамтай ёстой гоё сэтгэлээсээ ярилцах гэж байхад секс бодчихсон байсан байна гэд амар гомдноо. Тэгээд угаасаа хаяа яваад өчтдөг. Пол танилцсан октоудаас айсан за зугтаж Тодыг машин барьчихсан явж байгааг хараад год өсрөн суугаад намайг эндээс хурдхан аваад яваач хэмээн гоё. Ингэж явсаар манай хоёр замын хажууд эвдэрхийн машинтайгаа зогсох Викийг олж харцгаана. Бүсгүй өөртөө туслахаар зогсох хүмүүс дээр ирээд өглөө голын гэрэг дээр таарсан Тодыг таньчихдаг. За тэгээ ийм сайхан амтныг аваа явуулгүй яах вэ? Пол замдаа таны машин үнэхээр сайхан тэрэг байлаа шүү. Саяны эвдэрдэг цэнхэр машин гэхэд маа нөхрийн машин л та. Гэхдээ тэнийг амтан чинь машин тэргээ хүнд өгч явуулсан бол ард нь запас дугуйг нь хийхэд яана хэмээн үглэж байгаа сонсогд. Манай гурав замдаа цайны газар төр амс хийхээр орцгоод. Вики тэндээс эвакуатор дууддаг боловч өнөөхөн цагийн дараа л ирэх боломжтой гэдэг болохоор бүсгүй зайрмаг эдэнгээ машина хүлээхэр бол. За ингээ цагийн дараа манай гурав тэндээс гарахаар болоход Вики өөрийнхөө тооцоог нөгөө хоёрынхоо тооцоотой хамт хийдэг. Тод Пол хоёр бит хоёр ядаж цайны мөнгийг нь өгчихё хэмээн бандсандаа дуурахад Вики ганцхан секундын дотор за тэгвэл 2967 доллар төлчгөөрэй гэд гараад яваад. Вики өөрийнхөө цээжээр тоо сайн боддог шалтгаанаа математикийн факультетэд сурч байсантайгаа холбон ярина. Тод дур булаан минь эмэгтэйг машиноор нь буцаан хүргэж өгч байх зуртаа математикийн хичээл дээр үнэхээр том асуудалтай байгаа. Мөн дараачийн хяналтын ажил дээр муу авах юм бол тэрний Харвардын их сургуульд орох мөрөөдөл чигээрээ үлдэхтэрээ тулчгаад байгаа талаар ярьж эхэлнэ. Тэр Викигээс яг салах үедээ та надад энэ хичээл дээр туслаад өгөөч гэж гуйдагч. За би яг бодъё. Тэгээд болвол залгая гэд явдаг. Вики гэртээ эргэж ирэхэд түүний нөхөр нь хүлээж байна. Рой Миллер. Маа Тодын математикийн багш. Тод гэртээ эргэж ирэхэд түүний аав нь бас хүлээж байна. Аль дээр хичээл дээр унчихсныг нь олоод мэдчихсэн ээж өдөр чинь чамайг Харвардын их сургуульд оруулахын тулд ямар их хичээл зүтгэл цаг заваа гарцадлаа. Чи нэгтэл 10 жилийн хяналтын ажиллаж өгч чадахгүй хэмээн өглөж гарахад аав би өөрийнхөө юунд сайн юунд муугаа мэднэ. Би наад асуудлыг чинь шийдэх гээд давтлага авах багш хүртэл олжчихсан байгаа гэж хэлэхэд аавынх нь нүдэнд бараг л нулимс уралдаж хүүгээрээ маш их бахархаж байгаа нь харагдана. Тод маргааш өглөө болоход Викидээ анх уулзсан нуурын ирэг дээрээ ирнэ. Тэгтэл бүсгүй их зардаас нь шууд плажныхаа довчнуудыг нэг нэгээр нь тайлснаа чиний мэдхийг хүссэн математикийн бүх асуултны хариулт чинь энэний дор байгаа гэд гараад. Тэгтэл дахиад ард нь өөр нэг эрэхтэй буу барьчихсан миний эхнэрээс хол тэмээн чарлаад тэдэн рүү бууддаг. За тэгээ азар энэ бүхэн зөв дээ. Өдийн цайны завсарлагаанаар Тод Вики тэрэн дээр залгаад математикийн хичээлд нь давтлага өгөхөр болсныг Пол хэлдэг. Химийн хичээлийн цаг болгоод харин маа Тодын найз охин Кирстен гэнэт нөгөө дээр хайж явсандаа уучлалгүйгаад би арай л хэтрүүлчихсэн байлээ. Надад жаахан л цаг өгчих. Тэгээд хоёлаа чиний хүсэж байгаа тэр сайхан зүйлийг хийнэ гэж амлалдаг. Орой болоход Вики амсан ёсороо Тодын гэрт ирж түүнд давтлага өгнө. Эцэг их нь хаашаа ч юм бэ ажиллаар явсан байна. Маргааш нь Тод хамгийн сайн найз дээр хурч ирээд түүний гэрээсээ өрх тусгаарлан хашааныхаа нэг амбаарлав нүүхэд нь туслангаа нөгөө дур булаам сэрэл хөдөлгөн багштайгаа хэрхэн тоо боцсон тухайгаа ярьж өгнө. Ямар ч тийм секс мэкс байгаагүй ч гэсэн сонирхолтой ярианы сэдв энэ удаад болоод өнгөрсөн байна. Өөнөөс хэдхэн хоногийн дараа хичээлээс гадуур давтлага авсны хэрэг гарч Тод Бөөмөр хяналтын ажил дээр анх удаан сайн авсан байна. Залуу хөөж энэ тухайгаа Викид хэлж үнэхээр их талархаснаа илэрхийлээд дараачийн давтлага тэгээд хаалтан дотор болцоондоо тэрнийг үрдэг.
Багштайгаа дөнгөж ярьж дуусуугүй юу Кирстен хүрээд ирдэг учраас өнөөхийгөө хардуулаад байхгүй тулд давтлага өгч байгаа багш маань бүдүүн хөгшин эмэгтэй байт юм а. Баян нэг тийм нус нь гоожгож байгаа юм шиг царайтай гэд ойлгуулчихсан тэр. Өнөөрөө яг хуу энэ хэдийн хувьд хамгийн сайн найзуудаараа цуглаж хоол иддэг нэг тийм өдөр юм байна л да. Жилдээ ганц өдөр болдог. Тэгээ Кирстен найз залууга энэ өдөр математикийн багштайгаа давтлагатай. Тэрнээсээ болоод ирж чадахгүй гэдэгт нь жаахан сэтгэл дундуур байгаа. Тод шинхэн багштайгаа давтлах хийж байх зуурт ганцаараа цайны газарт суух боол дээр Кирстен ирж хань болдог. Ингээд нэлээд хэдэн цаг өнгөрсний дараачаар Тод Викигийн хамтаар яг өнөөх Пол Кирстен хоёрын байгаа цайны газарт ороод ирхэн тэр. Яг Вики давталгаа дуусгачаа Тодыг найзууд дээр нь хөргөж өгч байгаа юм байна л да. Давтлага өгч байгаа багшигаа шаал өөр хүн шиг яриад ойлгуулад байсныг нь сая л мэдсэн Кирстен дотор нэгэн сонирн болоод Тодод үнэхээр их уурласандаа нэг ч үг дууралгүйгээр гараад явчихдаг. Маргааш өдөр нь Тод өчигдөр Кирстен түүний талаар ямар нэг юм ярьсан уу юу гэсээр Пол тэр хурж ирдэг. Маань залуу Кирстенийг ер нь бол хуурсан гэдгээ сайн мэдэж байгаа. Нөгөө талд Вики Тодын зүр сэтгэлийг бүгдийг нь эзэмчихэд байгаад л гол учир байгаа юм. Тодыг яваад удаагүй байтал Кирстен Полын нөгөө талд хурж ирдэг. Тэгснэ Тод миний талаар чамд ямар нэг юм хэлээгүй биздэй хэмээн асууна. Кирстений бодлоор энэ бүдүүн залуу хайртай Тодд нь яг юу тохиолдод байгааг мэдхийн дээр тэр мэдэж байгаач Тодын хамгийн сайн найз нь Пол болохоор Кирстенээс бүхнийг нуугаад байна гэсэн бодол тэрнийг тайван байлгахгүй байгаа юмсан ч. Математикийн хичээл дээр Рой Миллер самбар дээр гарч ирсэн нэгэн бодлого бичээд манай залуугаас хариултыг нь авахар дөхөж очино. Тод түүний өөдөөс харж байгаад маш тайвнаар зөв хариултыг багшигаа болон тэнд байсан бүх сурагчдыг гайхширтал хэлж орхидог. Рой Миллер бүр баярлсандаа Тод Харвард руу бичиж явуулах чиний тодорхойлолт арай дээр харагдаад эхэллээ шүү гэж хүртэл магтдаг. Хичээлийн дараа манай хүн үнэхээр их урам авч дахиад л Вики рүү залгаж түүнд баярлсан талархснаа илэрхийлээд орой гэртээ давтлага авах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Тэгтэл Вики үгүй би очиж чадахгүй. Оронд нь чи харин манад хүрээд ирвэл яаж вэ? Би чамд гоё юм үзүүлье гэж хэлнэ. Тод баярлсандаа шууд л Викигийн гэрт хурж ирдэг. Бүсгүй залуу хүүд өөрийн урлангаа үзүүлэхэд та яагаад энэ гоё бүтээлүүдээ энд ингээд хадгалаад байдаг юм бэ? Өөр олон хүмүүст үзүүлж болдоггүй юм уу хэмээн асуудаг. Вики үүний хариуд олон хүмүүс намайг галзуу солиотой мэтэл хүлээж авах байх. За яг хөө ихэнх нь биш байж олон л доо нөхөрт маань үнэндээ миний хийж байгаа энэ бүх зүйлс таалагддаггүй юм аа. Бид хоёр ч таарч тохирохоо болоод дутаж байгаа. Яг үүндээ чамтай харилцахад надад таатай байдаг шүүгээд Вики өөрийн гараар бэлтгэсэн бэлгээ манай хүүд өгдөг. Тод түүний бэлгийг хараад талархаж байгаа илэрхийлээд өөрийн мэдлгүй багшигаа үнсээд авна. Вики ийм зүйлд бэлтгэлгүй байсан ч ухаан санаагаа алдалгүй дахиж ийм зүйл болохгүй байх тал дээр анхаарах ёстой байна гэж өөртөө хэлдэг. Гэхдээ угаасаа дахиад ийм болд юм а. Бүр өөрөө дээр нь гараад кино ихснээс хойш нууж байсан жинхэнэ урлагийн бүтээлээ манай Тодод харуулхан тэр. Секс ижлэл гэсэн үг л дээ нөр. За тэгээд Тод энэ бүхний дараа шүн дунд Пол дээр хурж ирээд давтлага авч ирсэн багштайгаа унтчихлаа. Үнэхээр гайхалтай байсан энэ гэл нөгөөдхөө сонирн болгон ярьж эхлэхэд Пол бүлэг зэлгчихсэн юм шиг чимээгүй л тэгээ зогсоод байна. Тод найзгаа ямар ч хөврөлгүй байгааг хараад энэ муу амьсгаар надад зүгээр л атаархаад байна гэж бодоод тэндээс яваадаг. Тодыг явсны дараа Пол хаалгаа онгойлгоод цаана нь харин Кирстен байж байхan тэр. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваад танд амжилт хүсье. Маргааш өдөр сургууль дээр Тод юу ч болоогүй юм шиг найз охиныхоо сууж байгаа ширээн дээр дөхөж ирэхэд Кирстен маш ууртай юмнуудаа зүнхэндээ хийгээд босоод явчихна. Тод юу болоод байгааг ойлголгүй түүнээс асуух гэж оролдоход залуу эмэгтэй ууралсандаа давтлагын багштайгаа унтсныг нь сургуулийн гад тоогоор нэг юм бүх хүн сонсогдохоор зарлчихдаг. Манай залуу энэ тухайга ганцхан Полд л ярьсан болохоор чи юм уу амьсгаа найз гिचээд ийм хүртэл Кирстенд яриад байхдаа яад юм бэ гэж уурлахад найз охин чинь өчигдөр манад байсан юм а хэмээн Пол үнэ хэлдэг. Чи тэр нь сайн болохоор л надаас салах гэсэндээ зориуд надад анхааруулаагүй байна гэж гисэн зогсож байтал манай хоёрын жинхэнэ математикийн багш нь гарч ирээд юу ярьж байгааг хинч мэдэхгүй өөрхий чимээ шууган тарсныгаа төлөө та хоёр гараад миний машиныг зүлгэж байгээд хөөгд явуулчихдаг. За тэгээ юу болдгоо гэхээр Пол Тод хоёр гудамжинд гарсан даруйдаал яг үнэндээ энэ цэнхэр машин хэний машин байсан, хэний ихнэрийг манай хоёр тухайн шүн зам дээрээс авсан, ямар хүнээс давтлага аваад яваад байснаа сая л нэг юм ойлгож байгаа юм. Математикийн багшигаа загсанд явах гэж байгааг сонссон Тод Викитэй уулзгаар гэрт нь ирдэг. Одоо хоёр багшийнхаа гэрээр сурагч нь ирж байна гэсэн үг шүү дээ.
Та яагаад манай багшийн эхнэр гэдгээ надад хэлээгүй юм бэ? Та мэдэж байсан байж. Тэг гэхэд надад хамаагүй байсан юм а. Та тэгвэл яаж явж байгаад ийм сонин хүнтэй суужчихсан юм бэ гэхэд тэр үргэлж ийм байгаагүй юм а хэмээн Вики хариулдаг. Вики Тодыг эндээс одоо явсан дээрээ гэж хэлдэгч залуу хүү Викийг үргэлжлүүлэн үнсээр л байна. Ингэснээр манай хоёрын гал халуун хайр эд тундаа өрнөж байх энэ үед Рой Миллер загсчлаасаа эргэн ирж таарна. Гаражнаас нь нэг л сонирж ихтэй чимээ гараад байгааг анзаарсан Рой арай миний бодож байгаа юм биш байлгүй дээ гэж найцаар гадаа нь очсноо Вики гэж чангаар дут. Манай хоёр угаасаа ойлгомжтой шүү дээ. Год үсрэн босоод нэг нь нуугдаж нөгөөх нь хувцсаа яаран өвсөн. Рой загсаа цэвэрлэж байх зуур Тод гараашийнх нь наанцаагуур түүнээс нуугдаастай. Тэгээд яа гархаалган дээр ирснэ. Манай принтер ер нь хаана вглээ? Манай ангийн авьяаслаг нэгэн сурагч байд юм л та. Тод бүүмэр гээд. Тэрний тодорхойлолтыг бичиж явуулах цаг нь болж хэмээн хэлдэг. Маргааш өглөө болоход Рой өөрийн биеэр Тод дээр хурж ирдэг. Тэгснэ би чиний хичээлийн дэвтрийг гараашаас оллоо. Чи арай намайг юу ч мэдэхгүй тэнэг амтан гэж бодоод байгаа биш үсттэй гэхэд Тод өмдөндөө шээх шахам эхнэртэй нунччихсныг мэдчихлээ л гэж одоо дуучлаараа гэж би үнэхээр том алдаа гаргасан байна гэд өршөөл ирээд эхэлдэг. Рой харин өөдөөс нь тоож байгаа ч юм байхгүй. Угаасаа арай ч энэ муу нусгаа бацаан очиж эхнэртэй тэгчихэн гэж бодоагүй л ахалтаа. Тэгээд шалгалтан дээр авсан дүнгийн уудсыг нь харуулад энэ сургуульд хоёрхан хүн л ийм дүн авсан байна. Тэдний нэг нь чи. Эхнэрээс маань давтлаг авсан чинь сайн хэрэг. Би чиний тодорхойлолтыг биччихсэн гэд гар бариа салдаг. Хичээлийн цаг дээр тэр хайрн Тодыг тэнгэрт тултал магтаад хажуугаар нь өөрийнхөө сургалтын хатуу арга барилыг зөвтгөж байгаа харагдана. Хичээл дарсны дараа Рой харин гэнэ Тодыг зогсоогоод чи Викитэй унтчихсан уу хэмээн асуудаг. Тод тэр өрөөнөөс гарч зүгтаамаар байсан ч багшийнхаа нүүрлөө харж байгаад харин ч нэг эр хүн шиг хийсэн буруу үйлдэлээ бүгдийг нь хэлчихэн тэр. Яг танаа ихнэр гэж мдээгүй өнтер гэдгээ хэлнэлтэй хажуугаар. Рой ингэснээр гадагшаага хар урдаараа гүйж машиндаа суугаад гэрлүүгээ давхдаг. Рой ирсэн даруйдаал гараашаа нурааж эхлэхэд шил дараад ардаас нь Тод ороод ир. Чи ч ёстой ухаантай нохон гөлөг юм да. Эхнэрийн маань ачаар хичээлдээ сайн болно. Дараа нь түнтэй унтна. Тэгснээ бүр болоогүй нөхрөөр нь сургуулийнхаа тодорхойлтыг бичүүлнэ. Гэж хэлээд хитрхи гомдолтой байгаад байгаа учраас Рой манай хүүг ухаан алтлан нэг сайн дисэд авдаг. Хэсэг хугацааны дараа Тод нөгөө газартаа ухаар. Тэр Викигээс ийм зүйл болсонд уучлаарай намайг. Энэ бүхэн миний буруу гэж хэлэхэд Вики хариуд нь үгүй дээ. Энэ бүхэн миний л буруу. Эртхэн салах ёстой байсан. Харин ч чамд баярлалаа гэж хэлдэг. За тэгээ цаашдаа юу хийх гэж байна да гэхэд Нью-Йорк орж шинэ амьдрал эхлүүлнэ хэмээн Вики хариулна. Вики манай хүүгийн сургуулийн тодорхойлтыг түүнд гардуулаад ярилцлага руу нь явуулдаг. Тод тэрнээс салахтаа Нью-Йоркд би заавал очно гэд явна. Сургуулийн ярилцлаган дээр Тодоос чи яагаад заавал Харвардд орох гээд байгаа юм бэ хэмээн асуухад манай хүн үннээ хэлж Харвард бол хамгийн сайн сургууль. Үүнтэй хинч марахгүй. Гэхдээ энэ бүхэн аавын маань л мөрөөдөл. Яг надад хэрэгтэй байгаа зүйл бишээгээд хариулчихдаг. Гэртээ эргэж ирснийхээ дараа тэр харин эцэг эхтэйгээ инхнээсээ ярилцаж би таны ор гэсэн сургуульд ормооргүй байна. Мен жихэн мөрөөдөл бол урлагийн сургуульд орохоо гэд хэлчихдэг. Гэр бүлийнхэнтэйгээ уулзраа 100% олдсон Тод найзуудаараа цуглардаг цайны газартаа дахиад ирж байна. Керстник тэр тусдан дуудаж уулзаад өнгөрсөн хугацаанд чамд мэдрүүлсэн зүйлс намайг уучлаарай. Цаашдаа найзууд хэвээрээ байцгаая. Намайг найзын тооноосоо битгий хасаач хэмээн гуйдаг. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа манай гурав нуурын ирэг дээр суучихсан 10 жилийн дараа ямар хүмүүс болчихсон байхаа төсөөлөд байж байна. Тодын бодлоор бол Пол жинхэнэ компьютерийн мэрэгжилтэн болсон байх бол Кирстен харин өөрийнхөө номыг бичээд дуусгачихсан нэр алдран дийлдэхгүй зохиолч болсон байх юм. Тэгтэл Пол хажуу талаас нь за тэгвэл миний бодлоор чи 10 жилийн дараа Макдоналдсын кассан дээр зогсож байхаа гэснээр энэ хүү кино маань өндөрлөж байгаа юм. Зэг энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.